Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Хятадын нэгэн эмнэлгийн моргийн газарт 50 гаруй дунд иргэм эрэгтэй хүн 20 гаруй настай охинтойгоо орж ирдэг. Удалгүй шарил хадгалах хүрээний үүдэнд зогсож байсан задлангийн эмч аав охин хоёрт хандан цогцсны байдал үнэхээр аимшигтай байгаа. Та хоёр өөрсдийнхөө нүдээр харах юм бол тэр цочрлоосоо хизээж гарч чадахгүй байж магадгүй гэж би санаа зовж байна. Тийм болохоор та хоёр орж харах хэсгээ сайн бодож агаад шийдээрэй гэж бүр гуйдаг. Аав нь нударгаа чанга гатхан бүх биеийн чичирч байсан ч гэсэн намуухан дуугаар тэгэхээр биенийх нь хэсгүүд нь бүгд холилдчихсан байгаа гэсэн үг үү гэж асуудаг. Тэгэхэд задлангийн эмч тайван байхыг хичээн цогцсны эсгүүдийг хохирогч бүрээр нь англин ялгалж тавьсан байгаа гэдгээ тайлбарлан хэлдэг. Үүнийг сонсоод аав нүдээ чанганаад нулимсаа барих гэж хичээнгээ би заавал шалгах ёстой. Энэ үнэхээр үнэн эсхийг ямар ч их өвдөлттэй байсан хамаагүй эдгээр цогц үнэхээр миний охтынх мөн эсхийг би харах хэрэгтэй гэж хэлдэг. Ингээд хэдхэн хормын дараа аав охин хоёр шарил хадгалах өрөөнд ороход тэнд чочирдсан, чанга орилсан, шаналсан уу гашуй цуурайтдаг. За ингээд өнөөдөр би та бүхэндээ 3 эгчдүүсийн тухай хятадын нэгэн хэргийг ярьж өгөх гэж бэлтлээ. Энэ бол үнэхээр аимшигтай хэрэг бөгөөд хохирогчдын шарлын хэсгүүдийг 9 уутанд чихэж хийсэн байдалтай олдсон. Тэдний амьдралын сүйтлчийн мөчүүд хэрхэн өнгөрснийг төсөөлөхийн аргагүй тийм аимшигтай хэрцгий хэрэг байсан. Бэлдсэн хэрэгээ ярихаасаа өмнө нэгэн бүтээгдэхүүний талаар болоод нэгэн giveaway уралдааны талаар танилцуулаад тэгэд ярьж эхлэе. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлээд алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм байна. Мөн Руна ТV сувгийнхаа сонсогчдод зориулаад нэгэн giveaway зарласан байгаа. Та бүхэн доор тайлбар хэсэгт тавьсан байгаа линкээр ороод бүтээгдэхүүний Instagram болон Facebook хуудасуудыг нь дагаад нэг найзаа меншн хийгтэл болох юм байна. Аздан бүтээгдэхүүний 1 сарын хэрэглээг хожих бөгөөд 2 сарын 10-нд рэндом байдлаар шалгаруулах юм байна. 2009 оны 2 сарын 16-нд нэгэн барилгын ажилчид байшин барьж байдаг. Тэд өглөө эртнээс эхлэн завгүй ажилласан бөгөөд бусад зүйлийг анзаарах зохиогүй байж байгаад өдийн хоолны цаг болж хятадын ажилчид ихэвчлэн өдийн хоолны дараа 1 эсвэл 2 цаг унтаж амрах нь түгээмэл байдаг учраас тэд хоолоо идээд дуусаад ойролцоох нам гүм толгод руу түр амрахаар өсцгөөдөг. Тэр газар сүудэр сайтай тайван газар учраас амрахад тохиромжтой тийм газар байсан. Гэвч тэд очмогцоо нэг л эвгүй зүйл мэдэрдэг. Амьдралдаа хизээж үнэрлэж байгаагүй өмхий эвгүй үнэр ханхалж байсан. Тэд хаанаас гарч байгааг нь хайж эхлэхэд алсын зайд хадан цохионы доор гол руу шитгэсэн юм шиг нэг уут харагдсан. Үнэр тэндээс гарч байна уу гэж бодцоон дотор нь юу байгаа юм бол гэж бодсон нэг ажилчин ойртож очиод хардаг. Уутны хажууд хар хүрэн улаан толб тодхон харагдсан. Тэд уутыг онгоолгоод үзтэл дотор нь тайрагдсан хүний гар хөлнүүд байжсэн. Ингээд чочирсан ажилтнууд бол мэдээж цагдаа нарыг дуудсан. Тэгээ цагдаа нар удалгүй ирж уутыг цагдаагийн туузаар бүсэлж хаагаад уутны дотор байгаа олон хэсгийг үзэхэд тэнд биений хэсгүүд байсан бөгөөд нүүр биений хэсэг бол ерөөсөө байгаагүй. Иймээс мөрдөх баг ойр орчимд өөр уут өөр шарил байж магадгүй гэж үзээд уул даяар олон албан хаагчдыг илгээн эрэл хайгуулын ажлыг хийдэг. Хэсэг хугацааны дараа эрэл хайгуул хийжсэн ажилчид энд дахиад нэг уут байна, энд ч бас гэсэн өгсүүдийг хэлэн дуудлага араасаа сонсогдож нийтдээ нэмэлтээр 8 уут олддог. Мөрдөгчд ихэд төгшин уут бүрийг аажмаар онгойлгоход эхний уутнаас л гэхэд 4 гар гарч ирсэн. 2 дахь уутанд тайрагдсан хөлнүүд байсан. Тэгэхээр энэ хідэн хүний хэрэг юм бэ гэсэн маш их аимшигтай асуултууд гарч ирсэн. Бусад уутнуудаас толгой их бие зэрэг нээлж дараалан олдсоор бүгднгийн нэгтгэхэд хоолоход нийт 3 хүний цогцсыг 9 уутанд хувааж хийсэн байсан. Хохирогчид бүгдээрээ 20 гаруй насны эмэгтэйчүүд байсан бөгөөд бүгдийнх нь толгойг мохоо зүйлээр хүчтэй цохиж хагалсан. Мөн биеийн хутгал
дурлуулсан шархаар дүүрэн харагдаж байсан. Нэг цогцост бэлгийн хүчирхийллийн тод шинж тэмдэг илэрч эрэгтэй хүний ДНХ биенээс нэлэрсэн. ДНХ бол алуурчныг тогтоох хамгийн хүчтэй нотлохоо, гэвч тухайн үед хятадын өргөн мэдээллийн санд тохирох ДНХ бол тухайн үед олдоогүй. За ингээд цагдаа нарын хувьд бол одоо хамгийн яаралтай хийх ёстой ажил нь бол хохирогчдыг хэн болохыг нь таньж илрүүлэх. Энэ үед нутгийн нэг цагдаа маш чухал мэдээллийг хэлдэг. Хэд хоногийн өмнө нэг аав цагдаагийн хэлтэст ирээд би 4 охинтой хүн байгаамаа. Тэгээ том охин маань л гэртээ байна. Бусад 3 охин маань бүгдээрээ ор сурггүй алга болчихлоо гэж бүртгүүлсэн байсан. Ингэснээр цагдаа нар алга болсон эгч дүүсийг тодорхойлж чаддаг. Тэд бол Чин Жэмай 24 настай, Чин Шан 22 настай, Чин Чаопин 20 настай эгч дүү 3 байсан. Эгч дүүс багаасаа маш дотн өсгөөсөн, сургуульдаач, дэлгүүр хэсэж хувцас худалдаж авахтаач үргэлж хамтдаа явцгаадаг байсан. Тэд хувцсанд маш дуртай байсан тул насанд хүрээд гуруула хотын төвд хамтдаа жижигхэн хувцсны дэлгүүр нээн ажиллаж эхэлсэн. Аав нь охтойроо асар их бахархдаг байсан. Эцэг эхийнхээ туслалцаагүйгээр эгч дүүс бие биенээ дэмжиж өөрсдийн хүчээр амьдралаа явж чадж байгаагаар нь маш их бахархцаадаг байсан. Алга болохын өмнөх өдөр гэр бүл удаан хугацааны дараа анх удаа бүгдээрээ гэртээ цуглараад оройн хоол идцгээсэн байсан. Тэгээ тэр үед охид нь гинтийн сайхан мэдээ дуулгаж тэдний дэлгүүр маш амжилттай явж байгаа, удахгүй 2 дахь салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг гэрийнхэнтэй хэлдэг. Энэнд нь бол аав нь үнэхээр их баярлаж охтойроо бахархсандаа охтоо өнөөдрийн энэ сайхан өдрийг хідүүлээ тэмдэглэцгээгээд шампансаг буудуулаад хундаг өргөцгөөсөн. Тэд хамтдаа ууж амттан идэж инээлтэн суусаар орой болж эгч дүү 3 гэрлүүгээ харахаар аавынхаасаа гарсан. Хамтдаа такси бариад гэрлүүгээ явж исэн. Тэгээ тухайн үед болохоор хамгийн том эгч Жимайн хотын төвийн нэг байранд ганцаараа амьдардаг байсан бол Шан Чаопин 2 болохоор хажуу дахь барилгад нь хамтдаа амьдарцгаадаг байсан. Эгч дүү 3-ын байр бол хоорондоо маш ойрхон зайтай байсан. Маргааш өглөө нь аав нь өчигдөр орой арх уусан юм чи охтууд маань гайгүй сэрсэн болов уу гэж санаан зовоод залгадаг. Эхлээд 2 дахь охин руугаа залгасан. Утас нь дуудаж исэн ч гэсэн утсаа охин нь аваагүй. Дараа нь Шайн болоод отхон охин руугаа ч гэсэн залгасан. Тэгэхэд хинч утсаа аваагүй тул аав нь баг зэрэг төгшөж эхэлсэн. Өчигдөр шөнө ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаа гэж бодоод яаран охтынхоо гэрлүү очдог. Эхлээд том охиныхоо байранд очиод хаалгыг нь тохисон. Гэвч хинч хаалгыг нь тайлж өгөөгүй. Ингээд баг 2 охиныхоо амьдардаг хажуугийн барилгын 703 тоод руу очиж дахин хаалгыг нь тохиждог. Гэвч мөн л адил ямар ч хариу байгаагүй. Ингээд 3 охин нь нэг зэрэг маш нууцлаг байдлаар гэртээ байхгүй байгаад аав нь бол тэр даруй шууд цагдаагийн газарт очиж охтынхоо талаар мэдүүлсэн байсан. Цагдаа нар эхлээд 703 тоод байрыг шалгасан ч тэр байрыг хүчээр эвдэж орсон шинж тэмдэг байгаагүй. Бүх зүйлс нь хэвийн юмсан байрандаа юу ч алга болоогүй. Охтуудынх нь үнэмлэхүүд, түрээвч, бэлэн мөнгөнд хүртэл гэртээ байсан. Охтууд нь л байхгүй байсан гэсэн үг. Дараа нь тустай амьдардаг байсан том охиных нь байрыг шалгахад ч мөн адил байсан. 3 охины хувьд болохоор гуруулаа үнэмлэх төрөвчээ гэртээ орчихсон байсан. Хятадд бол үргэлж үнэмлэхээ хүмүүс биендээ авч явах шаардлагатай байдаг. Яагаад гэвэл цагдаа хүссэн үедээ гудамжинд санамсаргүй байдлаар явж байгаа хүмүүсийн үнэмлэхийг бас шалгадаг. Тэгээд тухайн үедээ үнэлгээ үзүүлж чадахгүй байгаа бол зарим тохиолдолд бүр цагдаагийн газар руу явж шалгуулах ч тийм эрсдэлтэй байдаг. Тиймээс охид үнэмлэхээ орхисон нь гэрээсээ нэг хол яваагүй ойрхон явж иж магадгүй гэсэн тийм зүйлийг бол илэрхийлж исэн. Цагдаа нар охидын утасны дуудлагын бүртгэл, найз нөхөд, ойр хавийн хүмүүс, дэлгүүрийн орчин, сошиал хаягуудыг нь хүртэл шалгасан ч тэд хаашаа явах төлөвлөгөөтэй байсан, ийшээ тийшээ явсан гэсэн ямар ч шинж тэмдэг олдоогүй. Тэгээ аав нь бол маш их айдас төгшөөрт автсан. Тэгээд хэд хоногийн дараа ойролцоох уулнаас цогцснууд олдсон тухай мэдээ сонсогдсон. 3 залуу эмэгтэй шарилын хэсгүүдийг 9 уутанд хийж хайсан байсан бөгөөд тэр газар нь охидын байрнаас ердөө 2 км-ийн зайтай газар байсан. Үнэн дээр цагдаа нар энэ нь охидын алга бололттой холбоотой гэж бараг итгэлтэй байсан учраас гэр бүл рүү нь холбогдож ДНХ шинжилгээ өгж баталгааж болохыг хүссэн. Эцэст нь шарилын хэсгүүд бүгд Жимай, Шан, Чаопин 3 мөн болох нь тогтоогдсон. За тэгээ энэ нь болохоор эгч дүү гуруулаа амнасаа алдсан маш ноцтой хэрэг учраас цагдаагийнхан бол
мөрдөн байцаалтын онцгой багийг байгуулсан. 3 хүн нас орсон нь томоохон хэрэг учраас мөрдөн ажиллагаагаа маш шаргуу хийж эхэлсэн. Охидын байр бол хуучин байр байсан. Хамгаалтын камер байгаагүй. Түнчлэн охид алга болсноос хойш хэд хоногийн турш гэр бүлийнх нь байранд дахин орж гарсан учраас чухал нотлох баримтууд аль хэдийн сүйдээд устчихсан байх магадлалтай болчихсон үеэс цагдаа нар хэрэг болсон байж болох хугацааг тогтоогоод гэр бүлийн цугларалтын дараах шүн болсон байх магадлалтай юм байна гэж үздэг. Хөршүүдээс нь сэжигтэй хүн харсан эсэх хачин дуу чимээ сонссон эсхийг асуусан ч ямар ч тийм зүйл сонссон гэсэн мэдээлэл гарч ирээгүй. Мөрдөн шалгах ажиллагаа мухардалд орсон юм шиг болж байсан яг тэр үед шүүх эмнэлгийн шинжилгээнээс маш чухал нэгэн сэжвэр гарч эхэлдэг. Тэр нь 9 уутыг шалгахад зөвхөн нэг уут нь өөр загвартай байсан. Судлаад үзсэн чинь тэр уут нь тусгай захиалгаар хийлгсэн сургуулийн элсэлтийн бэлэг маягаар тараагддаг тийм уут байсан бөгөөд улс даяар ердөө 200 ширхэг л тараагдсан тийм уут байсан. Цагдаа нар тэр уутыг эзэмшдэг хүмүүсийн жагсаалтыг нь аваад нэг бүрчлэн гэр болон хаана юу хийдэг зэргийг нь шалгаж эхэлсэн. Ингэснээр эцэст нь гол сэжигтнийг олж тогтоож чаддаг. За гол сэжигт нь болохоор 27 настай Ран Синчон нэртэй эрэгтэй хүн байсан. Тэр энэ уутыг бэлгэнд авсан хүн байсан бөгөөд хамгийн аимшигтай нэгчдүүсийн амьдардаг байрны яг хажуу талын айл буюу хөрш айл нь болох нь тодорхой болдог. Оршин суугчдаас асууж шалгаж авах явцад цагдаа нар Ран Синчоныг өмнө нь 8 удаа шалгаж түүнээс охидын алга болсон талаар мэдүүлэг авсан нь ил болдог. Тэгээ анхааралтай ажиглаж байсан ч гэсэндээ түүнээс сэжиглэлтэй зүйл бол ерөөсөө тэр 8 удаа ирж байцаалт авахд харагдаагүй байсан. Тэр асуулт болгонд дуулууртай хариулж цагдаа нартай бол маш сайн хамтран ажиллаж исэн. Сэжигтэн Ран Синчоны эцэг эх нь төрийн албанд тогтвортой боломжийн ажил хийдэг хүмүүс байсан бөгөөд түүний амьдардаг байрыг хүртэл бэлэн мөнгө төлж авч өгсөн байр байсан. Ажлын газрын хүмүүс нь түүнийг сайн хүн, найрсаг, хүмүүстэй эвтэй гэж ярьдаг байсан. Өөр ингэсэн байртай, тогтвортой ажилтай, ганц бие залуу. Гаднаас нь харахад энгийн л нэг хүн шиг байсан. Тиймээс ийм хүн яагаад ийм хэрэг хийх болсон юм бэ гэж маш олон хүмүүс бол гайхсан. Гэвч нэг өдөр цагдаа нар хүмүүсийг байцаах үед түүний ажлын газрын хүмүүс нь хоорондоо Ран энэ 2 дугаар сард гинэт чөлөө авсан санагдаж ийн гэж ярьж байгааг нь сонсдог. Тэгээ тэр өдөр нь 10-ны өдөр байсан гэдэг яриаг бас цагдаа нар сонсдог. Ингээд Рангийн хувьд яг тэр хэрэг болсон гэж таамагласан өдрүүд дээр чөлөө авсан байх магадлалтай. Тэгээ бүр 2 хоногийн дараас нь чөлөө авсан байгаа гэдгийг нь цагдаа нар олж мэддэг. Ингээд мөрдөгчд түүний гол сэжигтнээр тогтоож ДНХ шинжилгээг нь авдаг. Нэг цогцост бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг ДНХ илэрсэн байсан. Тэгээ тэр ДНХ болохоор яг энэ Рангийн ДНХ-тэй төгс таардаг. Үүний дараа цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийж үзэхэд Ран Синчоны угаалгын өрөөний ус зайлуулах хоолойноос хохирогчдын цус болон биеийн хэсгүүд илэрдэг. Ингэснээр энэ аимшигт аллагын эзэн хэн болох нь тодорхой болсон. Хүн бүрийн сайн өнгөж бодож байсан хажуу айлын залуу үнэндээ аимшигт алуурчин байсан нь ил болсон гэсэн үг. За тэгээд энэ алуурчны талаар мэдхийн тулд түүний бага наснаас нь эхлээд ярив. Эцэг эх нь ганц хүүгээ шилдэг их сургуульд оруулж том компанид ажиллуулж өөрсдийн амжилтын цом болгохыг багаас нь л хүсдэг байсан. Гэвч Раны сурлага үргэлж хамгийн муу хүссэн сургуультаа ч орж чадаагүй. Дараа нь эцэг эх нь түүнд бизнес өвлүүлж өгсөн боловч 2 удаа түүнд бизнес эхлүүлж өгөөд тэр нь хамжилтгүй болж дампуурсан. Эцэст нь эцэг эх нь түүнийг танилынхаа нэг компанид ажилд оруулж өгсөн байсан. Түүнээс хойш эцэг эх нь одоо чи ажилдаа болчихсон юм чинь гэрлэх хэрэгтэй гэж түүнийг шахаж эхэлсэн. Зөв сайхан гэр бүлтэй болох ёстой гэсэн нэрийн дор түүнийг бол дахин сохор болзоонд явуулдаг байсан. Гарал ухсаа гэр бүлийн боломж нь сайн харагддаг байсан болохоор эмэгтэйчүүд ч гэсэндээ түүнтэй болддог байсан. Гэхдээ эцэг эхийн гол зорилго нь бол хүүгээ хурдан гэрлүүлж ач зээгээ үзэх байсан. Хүүн сурлага карьер дээр онц амжилт гаргаж чадаагүй ч гэсэндээ гэр бүлийн байдлаа бол амжилттай сайн авч явах гэж аав ээж нь найдаж исэн. Гэвч эцэг эх нь хүүгийнхээ хамгийн том асуудлыг огт мэддэггүй байсан. Тэр нь юусэн байх юм бол Ран Синчоны хувьд бэлгийн сулрал
сулралтай байсан. Нас залуу мөртлөөсөө бэлгийн сулралтай гэдэг энэ өвчин болохоор түүнд өөрт нь өөрийгөө маш их голох мэдрэмж төрүүлдэг байсан. Тэгээ үүнээсээ болоод эмэгтэй хүмүүстэй уулзах бүртээ өөрөөсөө ичих ч юм уу өөрийгөө дорд үзэх мэдрэмжийг байнга авдаг. Тэгээд найз охинтой болсон ч гэсэндээ тэдэртэйгээ харилцаагаа бол удаа үргэлжлүүлж чадахгүй байнга салгалтаар дуусдаг байсан маа. Тэгээд үүнээс хойш бол өөрөө байнга гэртээ эротик сэтгүүлээс ахуулаад бичлэг хүртэл үздэг болж эхэлсэн. Тэгэд иймэрхүү бичлэгүүдийг үзэх тусмаа түүний хайлт нь хүчирхийлэл аллах орсон тиймэрхүү аимшигтай бичлэгүүдийг үзэж бүр улам тэр бичлэгтээ донтож эхэлсэн байгаа. Тэгээд нэг өдөр тэр хажуу айлынхаа Шан Чапин хоёртой орцондоо тааралцсан. Тэгээд тэд ер нь таарах бүртээ энгийнээр сайн уу гэд мэдлээд өнгөрдөг байсан. Гэвч энэ удаа тааралдахдаа бол түүнд маш хүчтэй тийм мэдрэмж төрсөн гэж байгаа. Байнга зурагтаар эмэгтэйчүүдийг видео бичлэгэн дээрээс үздэг байжгаад нүүр тулаад эмэгтэй хүнтэй тааралцсан чинь маш сайхан мэдрэмжийг төрүүлсэн гэж байгаа. Тэгээ энэ зүйлсүүд бол тэр өөрөө цагдаад мэдүүлэг өгч явахдаа ярьсан зүйлсүүд наа. Тэгээ тэр мөчөөс эхлэн тэр хоёр охиныг байнга төсөөлж бодож эхэлсэн маа. Эхэндээ тэдний хаалга онгоох тоолонд зүгээр л цонхоор нь шагаадаг байсан бол цаг өнгөрөх тусам бүр тагтаар нь дамжуулан нууцаар тэр хоёрыг ажигладаг болж эхэлсэн. Ингэж тэр эгчдүүсийн өдөр тутмын хуваар зуршлыг нь бүр мэддэг болсон. Бүр хамгийн аимшигтай нь охид хогоо гаргах үед тэр хогийг нь ухаж шүлстэй сав хэрэгэлсэн савх зэргийг нь гэрлүүгээ авч ордог байсан маа. Тэгээ энэ нь бол маш гаж тийм үйлдэлүүдийг хийдэг байсан гэдгийг харуулж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр өөрийнхөө энэ аимшигтай гаж хүслийг бодит байдал дээр хэрэгжүүлэхийг бодож эхэлсэн. Тэгээд тэр өдөр гэр бүлийн уулзалт дуусаж эгчдүүс гэртээ ирсэн яг тэр өдөр бол хэргийг хэрэгжүүлэхээр хүлээгээд тэднийг хүлээж исэн байгаа. Ингээд хажуу айлынх нь хаалга хаагдах дуутай зэрэгцээд тэр урдчлан бэлдсэн олс, скотч, алх, хутаг, халуун ногоотой нүүрлүү шүршдэг шүршигт зэрэгээ бэлдээд шууд тэдний гэрийн хаалга руу нь очисон. Тухайн үед болохоор тэдний байр нь хуучны байр болохоор цахилгаан тасрах тохиолдол маш их гардаг байсан. Тэгээд цахилгаан тасрахаар өөрсдөө гэрээсээ гараад цахилгааныхаа самбар дээр унчсан байгаа тэр тогны товчлуурыг нь дээш нь ингээ өргөдөг байсан. Тухайн үед бас яг тог нь тасарч таарсан. Тэгээ энэ үед болохоор эгчдүү хоёрын эгч нь тог тасарчглаа түрхэн зур буугаад асаачаад ирье гэж бодоод хаалга хаахгүйгээр доошоогоо буусан байгаа. Ран яг үнийг нь хүлээж байгаад түүнийг доошоо буумагцсан гэрлүүн яваад орсон. Гэрт нь ороход харанхуй зочны өрөөнд түүн буудан дээрээ сууж исэн. Харанхуй дүүрүүнд өгч очоод ран түүний амийг скотчоор нааж нүүрлүүн халуун ногоотой шүршигчээ цатан хутгаа шилбэнд нь зоож жаахан л дуурах юм бол хоолойгч нь хэрчээ шүү гэж зан хэлсэн байгаа. Айж сандарсан охин эсэргүүцэж чадаагүй ран түүнийг хурдхан ууж боогоод угаалгын өрөөнд чирж оруулан нойл дээр суулгаад олсоор уйсныхаа дараа буцаж гараад ихчийг нь орж ирэхийг хүлээсэн. Удалгүй хаалга онгоох мөчөд шанигч мөн адил дарж авч гар хөлийг нь хүлээд галтгооны нэг буланд шахаад суулгасан. Төлөвлөгөө нь яг хэрэгжиж хоёр эмэгтэй бүрэн хяналтандаа орвол өөрийнх нь байнга нууцаар хардаг байсан хичдүү хоёр нүднийх нь өмнө байгааг харахтаа сэтгэл нь маш их хөдөлсөн гэж цагдаа нарт ярьсан байсан. Гэтэл яг тэр мөчөд гинт хаалга нь онгоож санаандгүй хүн орж ирсэн. Энэ бол тэдний ихч байсан Жиммай. Тэр хөө ёхтоо би ирлээ угаалгын машин маань нэвтэрчихсэн болохоор танаад хувцас авах гад ирлээ гэж хэлээд ороод ирсэн. Түүний хувьд болохоор Жаммай ихчинч гэсэндээ мөн адил төсөөллийнх нь нэг хэсэг байсан. Тэр шууд л Жаммайд орчиж утгаар сүрдүүлээд яг өмнөдөгтөөгөө адил аргаар барьж авсан. Ингээд ихчдүү гурвыг бүгднгийн өөрийнхөө иргэшээлд оруулсан гэсэн үг. Ран гурван охиныг угаалгын өрөөнд оруулаад өвдөглүүлэн бүхэлгсэн. Тэр үед Жаммай эхэлж гуйсан бид танд хүссэн бүх зүйлийг чинь өгнө хэдэн төгрөг хүсэж ин тэрийг бүгднгийн өгнө. Хэрэгтэй бол гэр бүлээсээ ч мөнгө аваад танд өгж болно. Бид гурыг зүгээр амьд үлдээгээж бид нар цагдаад ерөөсөө дуудлага өгөхгүй амлая гэж гуйж эхэлсэн. Гэвч ран түүнийг дуугүй ширтэж байснаа гинт түүний олсыг тайлсан. Тэгээ энэ үед бол мэдээж магадгүй Жаммай өөрийг нь сул тавьж ийн гэж найдсан бах. Гэвч ран гинт алах гаргаж ирээд толгоо руу хүчтэй зогсон. Толгоодоо цохилсан охин бол тэр даруйдаа ухаан алдаж унсан. Хоёр дуу нь энэ бүхнийг нүдэн дээрээ хараад гүнж очролд орсон нь бол тодорхой. Тэд ойрлохыг хичээсэн ч гэсэндээ ам нь скотчтой байсан болохоор дуу баргаал гарахгүйсэн. Дүүнер нь уйлж салгаалж байх хооронд ран гаж мэдрэмжээ хэрэгжүүлэхээр шийтсэн. Ингээд тэр ухаан алдчихсан байгаа.
жаммэ дээр очоод хэрцгийгээр хүчирхийлж байж болшгүй үйлдэлүүдийг гаргасан. Хоёр дүү нь уйлж сөхөрж гуйж байхад хүртэл хоёр дүүгийнх нь нүдэн дээр ихчийг нь хүчирхийлсээр байсан. Бүрүүгээр зогсохгүй хамгийн аимшигтай нь ихчийг нь хүчирхийлж байхдаа толгойг нь алхаар зогсоор байсан байгаа. Тэгээ маш олон удаа толгойдоо цохиулсан жаммэ энэ үед бол амь насаа алдсан. Ингээд ихчийнх нь амь насыг хөнөөснийхөө дараа одоо та хоёрын ээлж гэж хэлээд хоёр дүүг нь ч гэсэндээ боомлж утгалан амь насыг нь 0-ийнхоо өрөөнд хөнөөсөн байгаа. Дараа нь тэр гурван цогцыг нэг нэгээр нь яг хажуу айл болох өөрийнхөө гэрлүү зөөсөн. Тэр 2 өдрийн турш өөрийн угаалгын өрөөндөө цогцснуудыг хуваасан. Тэгээ энэ хугацаанд бол эгчдүүсийн аав охидоо хайж явсан хугацаатад харж байгаа. Цагдаа нар ч гэсэндээ байр орчмоор явж шалгалт хийжсэн уг нь бол үеэсэн. Гэвч угаалгын өрөөх тэр маш сайн цэвэрсэн байсан болохоор цагдаа нар бол яг нотлох баримт ч юм уу с жиг тухайн үед мэдрээгүй. Гэсэн ч цагдаа дахин ирэх нь тодорхой гэж бодсон учраас ран сандарч цогцсны бүх хэсгийг хид хідэн уутанд хувааж хийгээд урьдчилсан бэлтгэсэн 8 уутандаа хийсэн. Тэгээд үлдсэн нэг хэсгийг нь болохоор өөртөө байсан шин тэр уутандаа хийсэн байгаа. Тэр хийсэн шин уутаар нь дамжуулж яг түүнийг баривчлах хамгийн том сэжүүр нь гарч ирсэн. Дараа нь тэр ойролцоох уул руу хид хідэн удаа явж огцнуудыг ууттай нь хаднаас доошоо шидэх газарт болох өөр буцөөгний дунд нуух юм ингээ эн тэнд тарааж хайсан байгаа. Ингээд тэр нийт 9 уутыг тарааж устгаад өөрийгөө энэ хэрэгээс мултарч чадлаа л гэж бодсон. Гэртээ буцаж ирэхэд охидын олон хамаатан ар гэрийнхэн түгшсэн царайтай байранд цугларсан байгааг харсан. Тэгсэн ч гэсэндээ юу ч мэдэхгүй тэднэрт туслахыг хүсэж байгаа хүн шиг царай гаргаад гэдлүүгөө орсон байгаа. Удалгүй цагдаа нар гэрт нь ирээд та хажуу айлна штэ ямар нэгэн с 'жигтэй дуу чимээ сонсоогүй юу гэж асуухад би юу ч сонсоогүй гэхдээ үнэхээр харамсаж байна. Тусалж чадах юм байвал би туслах болно гэж хэлж исэн. Гэвч эцэст нь тэр хамгийн сүүлчийн мөчөд өөрийнхөө хэрэгэлсэн уутаар дамжуулан мөн цогцон дээр үлдээсэн ДНХ-гээсээ болж өөрийгөө хэрэгтэн гэдгийг илчилж баривчлагдаж чадсан. За ингээд мэдээж шүүх хурал болсон. Тэгээд хятадын шүүхээс бол Ран Синчонд цаазаар авах ялыг оноосон. За тэгээд цаазаар авах ял оноосноосоо 1 жилийн дараа түүний ялыг бол хэрэгжүүл амь насыг нь цаазаар авч хэрэгжүүлсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол бүр үнэхээр аимшигтай гаж юм хэрэг байлаа. Тэгээд хэрэгтэн бол аль хэдийн ингээд цаазаар авахуулаад амь насаа алдчихсан. Гэхдээ мэдээж амиа алдсан эгчдүү гурвын гэр бүлийнхэн бол үнэхээр хэцүү амьдарч байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Бүхэл бүтэн 3 охиноо маш аимшигтай мараатны гарт харгас хэрцгийгээр хөнөөлөгсөн. Яг тэр гэр бүлийнхэнх нь хувьд бол насан туршдаа энэ зовлон шаналлаас бол хизээж салж чадахгүй амьдрах нь ойлгомжтой. За тэгээд энэ алуурчин бол үнэхээр юм гаж хүн байсан нь тодорхой харагдаж байгаа. Хэрвээ ингэж яаралтай баригдаагүй бол өөр ямар ч өшөө олон тийм гаж аимшигтай хэргийг үйлдэх байсан гэдгийг нь бол таашгүй. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд энэ хэргийг сонсоод тэгээд бас сургамж авах, бие биендээ сануулгах зүйлсүүд байгаа бол комент хэсэгт бичиж хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.